Нэшэрнэц. Оо. Үсэрч дэгэрцэх за тэгээд чанга дуу чимээ гаргах хоорондоо инээлгэж ярих. Манай ус тасарчихсан. Өвөгийн очиж усанд орох гэж байна. За би балетэн дээрээ ирсэн байна. Өнөөдөр миний яг сүүлээс 2 дахь өдөр тэгээ маргааш ороод миний анги хэрэн дуусч байгаа энэ сарын анги. Энэ болохоор хичээл ордог юм байна. Ишээгээ үүд байна. Ишээгээ болохоор ингээд хүмүүсийн хувцас салдаг өрөө байна. Ийм хөрхөн. Би сая яваад паспортаа авчлаа. Тэгээ миний виз гарсан байна. 90 хоног дотроо ер нь ингээ байж болоод идэг гэсэн шүү дээ. Тэгсэн чинь одоо болохоор нөгөө аялын зорилгоос нь болоод юм уу? Юунаас нь болоод ингээд 14 хоног, 7 хоног, сар эсвэл 2 сар, 3 сар гэд өөр яг тэр хоногийн зааж өгч гаргаж өгдөг болчих. Миний болохоор 30 хоногоор нэг л удаа орох тийм виз гарсан байна. Hello. За би одоо болохоор юу хийж байгаа вэ гэхээр энэ номнуудаа скотчдох гэж байгаа. Ерөөсөө скотчтоогүй. Энэ нэмгийн хавцтай номнууд байгаа байхгүй юу? Тэгээд би болохоор номнуудаа хавтас хийхийн оронд ингээд зүгээр скотчдчих юм бол айгүй юм одоо эдлэгдэг юм шиг санагддаг. Тэгээд одоо энэ номнууд ингээд дээрээсээ эхлээд ингээд жоохон сэмрээд хэлцэн байна. Одоо би энэ бүүсийг болохоор ингээ уншаад дууссан. Тэгсэн чинь ингээ хавцсан жоохон ингээд муухай болсон байхгүй юу? Тэгээ тийм болохоор өнөөдөр ийм нэмгэн хавцтай номнуудаа скотчдъя. Тэгээд скотчн дээр хэм бол ийм би бол цагаан өнгөтэй скотч би бол ашигладаг. За би сая энийг ингээд скотчтой дуусгачлаа. Иймэрхүү боллоо. Ном ингээ скотчтой сухаар надад заримдаа ингээ яг бясалгал шиг санагддаг байхгүй юу? Зүгээр ингээ хийх юмгүй өдрөө ч юм уу ингээ завтай үедээ ингээл Instagram ингээл үздэг штэ. Тэрний оронд ингээд ном скотчтоод зүгээр дуу сонсоо суух юм бол яг одоо энийг тэгшгэн наах гэд амар анхаарал төвлөрдөг. Тэгээ дээрэс нь одоо би тэгтээ сая жоохон нүх оруулчлаа л та ингээд нөх оруулахгүй наавал амар мондог байхгүй юу? Тэгтээ би ингээд жоохон нүх оруулсан. Нэг нүх оруулахгүй наавал амар гоё болдог. Тэгээд хэр их анхаарал сайн төвлөрн тэр чинээгээрээ нүх илүү ингэж бага оруулдаг. Тэгээ угаасаа энийг наагаад татсан амар гоё болчдөг. Би тэгээд яагаад намаа ингэж скотчддаг вэ гэхээр 10 жил тахад бага ингэж тахад манад ийм монгол хэл математикийн сурах бичиг өгдөг гэсэн баггүй юу? Ийм амар том А4 хэмжээтэй заяа. Тэгэнгүүт яг шинээр нөгөөд дараа жилийн хүүхдүүдэд бас тэргээ өгөх ёстой байдаг учраас тэр шинэ номыг шинээр нь хадгалаарай, хуучруулахгүй авчираарай гэдэг байсан баггүй юу? Тэгээд тэгсэн чинь манай өвөө эмээ хоёр болохоор тэрийг ингээд скотчдаг байсан байхгүй номыг ингээд гадна талыг нь хавцыг нь скотччоор угаасаа юм асгарсан ч муухай болохгүй.
Тэр нь дотор хууцнуудын ч гэсэн ингээд хамгаалдаг гэж үзээд тэгээ ингээд номыг манай юу скотчтаж өгдөг байсан. Тэгээд хамгийн сүүлд 5 дугаар ингээд 4 5 дугаар ингээд би нэг өөрөө скотчдсан байхаа. Тэгээ тэрнээс өмнө болохоор дандаа манай өвөө эмээ хоёр скотчтаж өгдөг байсан болохоор би ингээд сүүлд ном уншдаг болсноос хойшоо ингээд номнуудаа ингээд скотчдаг болсон. Тэгээ манай ихч бас Монголд байхдаа шинэ ном аваад дандаа надаар ингээд скотчтолдог гэсэн байхгүй юу? Тэгээ миний скотчдсан ном нэг иймэрхүү болдог. Тэгээ ингээд хадгалчаар ер нь бол бас айгүй юм гоё цэвэрхнэрээ шинээрээ байгаа юм шиг надад санагддаг байхгүй юу? За тэгээд би дараагийн номнуудаа скотчлоо. Хоёр хүн үнэхээр биедээ хайртай, үнэхээр биетэйгээ байх талантай бол ялцгүй эргээд учрна гэж ойлгосон учраас миний хамгийн дуртай хайрын ном. Тэгээд яг инга юуг төлөөлөд байгаа вэ гэхээр яг л энэ картексгээ яг хээр тал тэр эрхчлөө яг хүний үндсэн мөн чанар гэж үе эрхчлөө Монгол хүн гэдэг үеийн тэр ахуйтай бол маш сайхан хослуулж бичсэн байдаг. Онгоогоод ингээд гоё Болсноо тий. Тухайн цаг үеийн хайр ямар байсан? Одоо тэгээ ингээ яаж өрчөж байгааг мэд сонирхолтой асуултууд байгаа. Sometimes when I think of you, I remember what you said. You used to tell me about your nightmares. Oh, that became mine now. Укас Book Club-ийн гишүүдтэй таарлаа. Сайн байцгаана уу? За сайн байна уу? Сэтгэлээр байна. Сэтгэл өндөр байна. Өнөөдөр сайхан гоё дуунаас сонслоо. За. Биш нөгөө нэг дандаа сурагчлагч нараар микрофоноо бариасараа мозос орцсон минуучлаарай. Тэгээд тэг гоё ирлээ. Гоё байна. Нэстагаа таарлаа бас баяртай. Тэгээд дуунууд нь таалагдлаа. Гоё дуунууд байна. Тэгээ удахгүй Spotify ч юм уу бас орох бах. Тэр үед нь дахиж сонсноо. Баярлаа. Ном нь юм уу тий? тэгээд мэддэг бодлож байгаа юм. Тэгж хэлдэг. Англиар бичсэн намар байсан гэдэг. За. Nice. Тэд ингэж орж ирлээ. Болжтой. Юу хөөда? Сайн уу? Сайн уу? Тийштэй. Hi vlog. Би ингээд өнөөдөр ийм охинтой уулзлаа. Энэ охин гэсэн чи хөөх юм байна. Тэгсэн чи бас ийм охин байд юм байна. Сайн хөөх. Тэгсэн чи бас ийм охин байна. За ингээд дээгүү хөөх юм байна. Тэгсэн чи бас нэг ийм охин байна. Гоё юм байна. Бид нар өнөөдөр энэ ч байна. Энэ ямар гоё юм бэ? Оо. Тэгэд би юм шинэлийн завсан байгаа. Тэгээ жоохон тиймэрхүү харагдчихна. Гэтэ яг ер нь асан дээр арах юм бол гоё. За тэгээд өнөөдөр энэ гоё харийн түүхий хуваалцах ивент ирээд ямар байна? За яг зөв газараа ирсэн. Мэдрэмж авсан. Би одоо барыг Яг зөв цагтаа зөв газараа ирсэн. Тэгээд үнэхээр талархалтай байна. Ирэхгүй байх шахсан. Гэтэ ирсэндээ үнэхээр хизээч харамсааргүй өдөр байлаа. Маш олон мэдрэмжүүдийг авсан. Тэр шүлэгнүүд, тэр хүмүүсийн сэтгэл, түүх, дуу, найз нөхдийн уур амьсгал маш гоё байлаа, гэлээлээ. За баярлаа. Ингээд өнөөдрийн манай влог дуусж байна. Хамт байсан та нартай баярлаа.